Сайн мэцэн өнөөдөр ирсэн хүмүүс энэ өрөө мэндийг хүргэе. Намайг түрүүний танилцуулснаар яг хөөхөд гүн мандах гэдэг. Тэгээд сая өнгөрсөн нэгэн сарын хугацаанд яг хөөхөд интернетийг нэгэн хаалттай болгож магадгүй тийм хуулийн төслийг Америкийн Конгресс, Сенат хоёрын хоёулаа хэлцээд явсан. Тэгээд тэрийг би ингээд анхааралтай ажиллаж ирсэн нэг өдөр сууж байгаа нойр болж байгаа гэхээр за ер нь ийм болоод байгаа юм биш үү? Тэр ийм аюул уучраад байгаа юм биш үү гэдэг блог бичихгүй. Тэгээд сая сүүлийн өнгөрсөн 2-3 хоног явах гэхээр Twitter дээр тэрийг тавиад хүмүүс ихтэй мэн гэдэг уншсаар гад яг тэр 2 өдрийн дотор 600-700-аад хүн үзчихсэн. Тэгээд тэр тухайгаа ерөнхийдөө жоохон дэлгэр яриад өгөөч гээд тэр би өнөөдөр ирсэн байгаа. За сая 18-ны өдөр болохоор яг нэг black out day гэдэг юм болсон л доо. Тэгээд би яг тэрнээс санаа аваад харахгүй өдрөөр хаваар ийцэн. Тэгээд өнөөдөр энэ киноны хэмжээнээс ирээд яриа өгөх мэдсэн болохоор яг үгээр амар их бэлдэж чадаагүй. За дараагийн слайд явуулчих. Тавж агуулсан нь болохоор ерөнхийдөө нэг юм их үү. Яг өнөөдөр ярих гэж байгаа сэдвийг ойлгохын тулд оюуны өмч гэж юм бэ? Тэр яаж хамгаалж исэн? Тэр юу нь яагаад хулгайлагдаад байсан? Юу болоод байсан? Интернет гэдэг юу нь яагаад хаалттай биш, нэттэй авахстай юм бэ гэсэн хэдэн сэдвүүдийг хөндөж ярих хэрэгтэй байна. За цааш. За оюуны өмч талаар бүгдээрээ товчхон ярьчих. Би бол нэг л юм юу гэхээр би хуульч биш. Оюуны өмч талаар мэрэгжилтэн биш. Гэхдээ яг гэхээр ажил мэрэгжлийн холбоотойгоор оюуны өмчийн тухай судалдаг. Тэгэхээр оюуны өмч гэж юу юм бэ? Тэгэхээр энэ бол хувцс биш, хувцс биш, машин биш, байр биш. Харин юу вэ гэхээр оюун санаа, хүний мэдлэг, чадвар ороод бүтсэн бүтээлийг оюуны өмч гэдэг. За энэ нь яг гэхээр ямар нэгэн шин санаа байна. За ер нь утас чинь яагаад заавал бүтсэн холбоотой байх хэрэгтэй? Утасгүй утас гэж болно шүү дээ. Одоо биднээс нэг гар утас гэдэг шиг. Тэр чинь шин санаа шүү дээ. Хамгийн анх бол одоо л энгийн хэрэглээ. За утас нь юу вэ гэж боддог. Интернетд орж байгаа юм. Энэ бол бас шин санаа шүү дээ. За гэх мэтчлэн энэ шин санаануудыг оюуны бүтээл. За нийтлэл, сондөр гарсан нийтлэл, блог нийтлэл яг бас оюуны бүтээл л та. Оюуны өмч, ном сонин сэтгүүл, кино, зураг, айдуу, хөгжим програм хангамжгээд бүгд л яг гэхээр оюуны өмч. За дараагийн слайд унтахгүй сэрээрээ. Амар муу гэдэг. Кибордаш. За оюуны өмч дотор нэг 2-3 төрөл байна. Хуваагдсан. Тэрний үгээр нэгдүгээр нь патент, нөгөөх нь 2-3 янзаар хамгаалагддаг. Нэг нь патент, нөгөөх нь зохиогч юм. За патент нь яг гэхээр ерөнхийдөө зүгээр оновчтой санаа, шин санаануудыг л баталгаажуулж өгдөг. Тийм үү? Хэрвээ таны тэр шин санааг чинь ашиглах гэж байгаа бол танд мөнгө төлдөг ч юм уу, тийм үү? Тийм байж болно. За хамгийн тэнэг патентуудын тухай ярих юм бол за Apple гэдэг биднээс бүгд их мэддэг Apple юу гэхээр зөвөрийн төхөөрөмж дугуй болонтай байж болох юм аа гэдэг патент авчихсан тийм. Тэгсэн чинь дугуй болонтай төхөөрөмжийгээ Samsung зарсан ч үгүй наач миний патент зөрчилгөөч тэгээд Герман зарах нь хориглуулчих байгаа тийм. Тэр бол гэхдээ нэг шинэлэг санаа биш ч гэсэн ягаад ч дөрүүлээд би тэрийг бодоод олцсон бүртгүүлээд авсан гэсэн тийм. За патент авахын тулд яг тэгэхээр тэрийг заавал бүртгүүлэх шаардлагатай оюуны өмчийн газар Монголд бол тийм. Тэгээд тэр нэг шин санаа нь болохоор бүртгүүлэхээс дэлхийд даяар хайдаг үнэтэй ижилхэн санаа байна уугүй юу гэж хаагаад тэр байх болох бол санааны юм. За зохиогч ирэх гэдэг нь болохоор бие болон бие бус бүтээл. Зүгээр яг тэгэхээр санаа биш хүнд үзэгддэг, харагддаг, мэдрэгддэг юм. Зохиогч ирэх юм байна. За энийг болохоор бүртгэх юусоо шаардлагатай. Би нэг блог бичээд тавьчлаа. Бид нар яг гарсан өдрөөсөө эхлээд матар зохиогч ирэх хуулиар хамгаалыг тавьчихсан. Тэр бол миний оюуны өмч. Тийм үү? Тэрийг нэгэн хулгайж ашиглах юм бол би тэрэнд нь шүүх тавьж өгч болно. Цагдаад өгч ч юм уу. Тэгээ би үнэхээр хамгаалах гэсэн. За тэгээд энэ яг тэгэхээр бүртгүүлэх юусоо шаардлагатай. Автоматар гараад үүсгэдэг ном бодол хэрэгдэл гарсан бол автоматар хуулиар хамгаалагдчихсан тийм.
нийтлэл блог бичиж автоматар хуулиар хамгаалдаг. Зураг дараад интернет тавьчихлаа эсвэл зураг дарж автоматар хамгаалагдчихдаг. За ямар нэгэн багаа гаргах тэрний хамгийн хэцүү юм нь аль нь төвөж үүссэн бэ гэдгийг нотох хэрэг гардаг. Энэ маргаанаас сэргийлэх үднээс хүмүүс яг үгээр ихэнхдээ очиод бүртгүүлээд баахан цаасмаас аваад яваад идэв юм лээ. За нэг худалдааны тэмдэг гэдэг байгаа шүү дээ. Нэг Coca-Cola тэгээд нэгэн зураг нэр шид мэтлэмүүд байгаа. За оюуны хэмжээний тухай ярихлаар нэг лиценз гэдэг нэг юм бас нэг ойлгох хэрэгтэй болоод идэг. Биднээс нөө программын лиценз гэдэг нэг ярьдаг шүү дээ. Ихэнхдээ яг хөвгөр уншихгүйгээр агрив зөвшөөрөл яваад идэг тийм. Тэрнтэй холбоотой юу үзсэн үү байна? South Park-ийн хүүхдүүд үзээгүй. Тэрэн дээр яг хөвгөр нэг сизон дээр гарах юм аа. Юу гэхээр нэг бах аймаг гэдэг нөхдүүд байдаг байхгүй. Тэгээд лицензэн дээр яг хөвгөр дараагийн бүтээгдэхүүний туршилтыг амьд туршилтын тулаа болж болно гэдэг заахтай байсан хараагүй баг бач юм зөвшөөрч. Хэд уншихгүй байхгүй. Ерөөсөө уншдаггүй. Гэсэн чинь аймгийн шинэ бүтээгдэхүүн яг хөвгөр дөрвөн хүнийг ингээд бүгсийг нь амаар холбоод нүүрэн дээр нь iPad тавиад бүгсэн дээр юу тавиад чиглэлтэй. Тийм бүтээгдэхүүн гаргана гэдэг тэрнийхээ туршилтанд хийхэд тэгээд яасан гэсэн чинь би яагаад юм дорж байгаа чи зөвшөөрсөн шүү дээ. Би зөвшөөрөөгүй гэсэн чи энийг харалтаа гэдэг нөгөө үзэл тэрэн шиг яг хөглөөр лиценз олохлоор тухайн оюуны өмч ч юм уу бүтээгдэхүүнийг та хэрэглэхдээ ямар эрх хийж байгаа юм бэ? Ямар үүрэг хүлээж байгаа юм бэ гэдгийг зааж өгсөн гэж байна лиценз. За дараагийн хөрөж. За оюуны өмч хулгай гэдэг нэг юм байна. Тийм амар хэцүү. Хүн болгонд яриад байдаг хамгаалах гад гэдэг. Тэгэл би энэ ч хэдийн санаа бичсэн дараагийн үзэлтэй. Ер нь бол аль ч нэгэн дандаа хулгай байдаг тийм. Нэг хүн юмдаа олчиход автобусны зуглаад уцааны уусчдаг тийм. Скол төлхөрийн уусчдаг, мөнгөний уусчдаг. Тийм юм байнг байсан тийм. Тэрнтэй адилхан яг хөглөөр оюуны өмч байгаа газар хулгай нь байнг л байна. Одоо ч гэсэн байгаа ирээдүйд ч байна. Тэр бол хизээж зогсоож чадахгүй. Тийм үү? За гэхдээ яг хөглөөр бид нар яа тийм гэхээр за энэ хулгайч гэдэг хулгайч байх ёстой юм аа гэж тусанд ороод зүгээр ингээд ангаагаад дэшаараа явах үүдээ ингээд хамгаалаад доктор Германуудаа хийдэг цагдаагаар яадаг камер тавьдаг гэх мэт ингээд яг хөглөөр бас оюуны өмчийг хамгаалах гад их зүүн зохицуулалтууд хийгээд төлбөр мөлбөртэй одоо Монголд болохоор яг хөглөөр номнуудын чинь зөвшөөрлгүй хэвлэлжээд баригдах юм бол авчид 500-аар нөө болж байгаа шатаачсан юм шиг байна шүү дээ. Гэх мэтчилгээр яг хөглөөр оюуны өмчийг хамгаалах маш олон арга зайлшгүй зохицуулалтууд байгаа. За тэрний ерөнхийдөө тэмцэхний хэдэн аргууд байдаг. Жишээлбэл DVD, CD интернет зарчдаг, авчдаг тийм хууж болов. Өөрөөр хэлбэл их мэтчлийн юмуд байсан. За нөгөө талаасаа яг үгээр оюуны өмчийг хамгаалаад ирэхлээр дандаа нэг талд нь гарч ирдэг. Нөгөө хэрэглэгч хүнийхэн дандаа эрхэн зөрчилдөд юм тийм. Чи мөнгө төлөө дуу авч байгаа. Чи тэрийг нэг л удаа сонсоод ирэхлээр чинь миний эрх зөрчигч ч байгаа шүү дээ. Ягаад би мөнгө төлж авчаад нэг л удаа сонсохлээр нөгөө хүмүүс байх болчихсон тийм. Эсвэл ягаад би мөнгө авч төлж авчаад тэрийг би ахтаа өгч болохгүй, дүүдээ өгч болохгүй тийм. Сонин шүү. Биднээс гаруй завчангуудаа авчаад гүнөртөө өгөх хэрэглүүлээд болоод идэв. Ягаад дуугаад гэж болохгүй, программаа гэж болохгүй. Хүчлэнгээр асуудлууд гарч ирдэг л тийм. Ерөнхийдөө хамгаалалт оюуны өмчийн тухай ч юм уу ер нь ямар нэг юм гарч ирэхлээр хамгаалалт бол байх ёстой. Гэхдээ нөгөөд нь бас зохимжтой хэмжээнд байх ёстой. Тэгэхгүй нэг талаас хамгаалалт нь хэтэрчихээр ерөөсөө нөгөө талаа хүний эрх зөрчигдөв. Нэг Samsung-ийн жишээн дээр авъя л да тийм. Дугуй болонтой хөөрөж байж болно гэдгийг нөгөө талаа хамгаалж байгаа юм шиг болж байна. Яг үгээр хамгаалтын үр дүнд нь өөр ямар ч компани дугуй болонтой хөөрөж хийж чадах болчих жоо. Энд чинь яг үгээр хөгжлийн тушаа болчих шүү дээ. Нөгөөд бол заавал гурвалжин хийх ёстой, дөрвөлжин хийх ёстой, 6 онцгой хийх ёстой болж байна. Гэтэл дугуй болонтой ч өнөөдөр байх л ёстой болж байна шүү дээ. Энэ мэдчлэн хамгаалтууд нь заримдаа хийхдээ хөгжлийн тушаа болоо. За дараагийн слайд.
програм хангамжийн хулгай гэхээр нэг Microsoft компани захирал нэг ийм үг хэлсэн байдаг. Програм хангамжийн ерөөсөө битээ хулгайсан битээ ашиг. Гэхдээ хэвээ хулгайлмаар байвал манахаас л хулгайлчих. Өөр компани битээ хулгай. Яагаад тэгэхээр хүн хулгайгаар амьдрэх тэгжсэн хизээ нэгэн тагт нөгөө чинь өсөөл хомроод боожоод ч өсгөөд баяж шít гэж тэр цагтаа яг за өнгийн хулгай болио гэдэг. За би Microsoft хэрэгжижсэн чинь Microsoft-д тавьчих. Тэрний яг хөглөд өнөөдөр хулгайч гэхдээ дараа жилийн хэрэгжиж байна. Тэгэхээр яг хөглөд битээ хулгайлаа. Үнээр хулгайлаа бол манахаас болчих. За Team O'Reilly гэдэг O'Reilly Media гэдэг аюул том компани технологийн чиглэлийн номнууд аюул хийж байгаа. Манай ерөөсөө нэг юм ярьж байгаа. Оюуны хулгай гэхлээр тэр бол байх ёстой юм аа. Үгүй хийхин тулд яхав гэхлээр бид хүртээмжээ нэмэгдүүлэх ёстой. Тийм үү? Яагаад гэхлээр тэртээ тэргүй Монгол биднээс авиж номоо зарч чадахгүй тийм. Номоо зарч чадахгүй. Гэхдээ тэр Монголд байгаа улсууд номын татж аваад уншаад чиний мэдлэг олгоод бид надад баярлж байгаа хүн би талархна тийм. Яг үгүй би Монголд явж номоо зарч чадаагүй. Угаасаа би тэр хүмүүс мөнгө авч чадахгүйсэн чинь тэр надаас мэдлэг авч чадсан. Энэ бол хүлээн зөвшөөрөл. За. Энэ болохоор оюуны өмчийн хулгайтай тэмцэх хамгийн шилдэг арга. Юу гэхээр хөгжмийн компани интернетээр ингээд хулгайлагдаад дамжуулагдаад явж байгаа дуунуудыг хоригдохгоо тэмцээ үнхээр бараг. Гэхдээ Apple iTunes-аар ирснээр яг үгээр дууг хайж байгаа. Бодлон авах ажиллагааг маш хөнгөвчлөлтэй тийм. Ороод дуугаа хайлаа худалдаж авах гэхээр тэр нэг хэдхэн центтэй дараа нь авчихсан. Тэнгүүд үнэмж маш боломжтой. Тэгээд энэ гарч ирснээс хойш яасан бэ гэхээр Америкт интернетээр ерөөсөө дууны хулгай маш багассан. Яагаад гэхээр үнгүй хаанаас дуу татаад авчиход гэх хүн хайгаад явахын хооронд хэдхэн цент төлөв дуугаа яг аль ёсноос нэрээр худалдаад авчиж байгаа. Нэгдүгээр хулгайч биш, хоёрдугаар цагаар авчиж байгаа. Тийм. Маш их хүн. За тэнгүүд Team O'Reilly хэлсэн юм байна. Манай их баригчид яг энэ iTunes шиг тийм үү програм хангамжийн хулгайг маш багасгах хялбарчилсан аргатай тийм худалдаж авах зөв замыг дэмжсэн зөв юмыг сайн зөв дэмжих хэрэгтэй юм аа. Тэгхгүйгээр зүгээр ингээд хаагаад боогод ах юмыг дэмжихгүй байх хэрэгтэй юм аа. Санаа хэлсэн байна. Энийг болохоор би аягүй зөв гэж боддог. За одоо жишээ нь нэг Америк киноны хулгай бас юм төлөв багассан. Яагаад гэвэл Amazon гэдэг нэг компани бидний чинь кинонуудыг маш их түрээслүүлдэг. Жилийн $79 төлөөл хязгааргүй кино үзэж болдог. Тэр хүн чинь жилийн $70 төлсөн дээр эсвэл кино үзэх болгонд интернетээр хайгаад хаанаас юм татаад авчих уу. Би нэг хулгай гэдэг агааш тэрнээс болоод нэг өдөр цагтаа хаалга төгсч тэрийг гавлаа авчих үедээ санаа зовхгүйгээр жилийн $79 төлөөл хүссэн кино үзчих. Netflix центр бас яг адилхан жилийн сарын 10-нд жилийн $100-200 төлөөл дуртайгаар юмнууд үзчих. За нэг аюулын сопа пипа гэдэг хоёр юм байна. Дараагийн слайд нь явуулъя. За ганц асуудал байгаадсан юм шиг байна. Ерөнхийдөө оюуны өмчийн хулгайг Америкчууд ингээд зогсоогоод хамгийн төгс төгөлдөр нэг юм байгуулах. Тэрний үеэр гэхээр дийлэнх нэг дуу татж авдаг, кино татж авдаг вебсайтууд нь Америкийн хэлийн гадна байгаа гэсэн. Тэгвэл Америкийн энэ хууль нь өөрчлөх учраас биднээс барьж авчираад хоригч юм уу, эсвэл вебсайтыг нь хаах, эсвэл бүр янз бүрийн үйл ажиллагаа хийх ямар ч боломжгүй болчихгүй. Тэгвэл кино үйлдвэрлэдэг дуу үйлдвэрлэдэг компаниуд яг гэхээр засгийн газраас шахаж хэлсэн байна. Одоо энэс ингээд биднээс ерөөсөө яг апаа боллоо. Ерөөсөө болохоо байлаа. Тэгээд биднээсийг л хаах хэрэгтэй юм гэж лоббицоор аваад яг гэхээр ямар нэгэн байдлаар
кино үйлдвэрлэгч компани гомдол гаргах юм бол тэр нэг вебсайтыг Америкийн хинч үзэж чадхааргүй болохоор хаадаг тийм хуулийн төсөл боловсруулсан. Энэ нэг вебсайт миний дуу тавьчихжээ гэж манай киноны зургийг тавьчихжээ. Нөгөөдгийг нь Америкийн хэл дотороос хинч үзэж чадахгүй. Зүгээр бүгдээр тавьсан хааж. Тэг. Энэ нэг талаасаа яг хөөхлөөр оюуны юм хамгаалаад байгаа мөртлөө нөгөө талаас интернетийг маш их хаагах бол хүний юм үзэх мэдээлэл авах эрхийг нь хаачж байгаа. За дараа энэ ч бол ингээд зураг нь байж байгаа. Ерөөсөө ингээд юм хаалттай тавган дотор хийгээл Америкийг тэгээд энэ дотроо нэг Америкт тусдаа интернеттэй Америкийн биш гэдэг бас тусдаа интернеттэй ч юм уу тиймэрхүү байх хэрэгтэй шүү. За дараа энэ ихтэй хуулиудад энэ хамгийн хэцүү нэг юм юу байсан бэ гэхээр киноны зураг тавьчих бол тэр киноны одоо жишээлбэл ингээд зургнууд байдаг шүү дээ. Тэрийг тавьчих бол шууд вебсайтыг хаачин тэгээд нэг нөхөр ингээд арттай Justin Timberlake-ийн дуу тавиад үжилж байгаа бичлэгийг YouTube дээр тавьчих бол YouTube-ийг хаачин тэгээд эсвэл энэ ч юм кино шүү найзуудаа гэдэг тэрний холбоос энэ вебсайтыг нь авчираад YouTube дээр тавих бол YouTube-ийг хаах. Ерөнхийдөө хуулиар тиймэрхүү нь олгогдсон. Тэгэхээр энэ ч нэг аюулгүй юу гэхээр хэвээ нэг юм жижигхэн компани гарч ирээд интернетийн компани үүсч хөгжөөд ингээд явахын тулд иргэдэд маш том хуулийн албатай байх хэрэгтэй болчих. Энэ хууль гарч ирсэн. Тэгээд дээрээс нь яг хөөхлөд хэрэглэгч юу оруулж байгаа бүгднийг шалгадаг тийм бас багтай байх шаардлагатай. Тэгэхгүй нэг хэрэглэгч нь авчаад нэг кино тавиад өмнөд нөгөө нэг киноных компани хуулийг хаагаад юм бол шууд л хаагдахаар. Тэрийг Америкийн нэг хэрэглэгч болохгүй болохоор тийм зөвцөл. За тэгвэл Америкчууд ерөнхийдөө нэг амар эсэргүүцсэн. Яагаад гэхээр нэгдүгээр нь болохоор хитрхийн нэг талыг барьсан. Зөвхөн кино үйлдвэрлэгчид, дуу үйлдвэрлэгчдийг л хамгаалж байгаа болохоос шүү. Интернетээр шинэ бизнес, шинэ үйл ажиллагаа компани боломжийг юусэн хаачаад байна. Энийг амар ирсэн. Гэхдээ винжүүлсэн талбай болгож байна. Тийм учраас ерөөсөө энэ бол боломжгүй юм аа. Дэмжих боломжгүй. 3 минут. Тэгээд зарлыг нэмэн тэгээд хамгийн том нэг аюулгүй юу гэхээр бид бас нэг ярьдэн шүү дээ. Америкт тийм болсон байх юм. Америкт одоо сургуулиуд одоо ингээд хүүхдэд ном өгүүлчихлээ. iPad өгчлээ. iPad дээр бүх номыг хуулаад өгчлээ. Одоо Монголд энэ болё гэж дандаа ярьдаг. Өөрөө тэр шиг Америкт интернет хаац одоо Монголын засгийн газар бас биднээс Америк шиг хаана гэвэл яах. Тэгээд бос бүх орнууд ингээд дагаад Америк шиг хаагаад ихэвэл яах вэ гэдэг ганц том аюул байсан. За хамгийн хэцүү нь юу гэхээр энийг хаагаад нэг 10 төгрөг ч юм уу улгаалгахаас хэмжиж байгаа мөртлөө цаанаа чи 90 төгрөгийн авдагтай л байх байлээ. Сайн судлаад гэхэд дараагийн яс. За нэг юм сайн ярьчих. За эрхчлөө интернет эрхчлөөний тэмцэлгээр ягаад энэ интернет эрхчлөөтэй нээлттэй байх хэрэгтэй юм бэ? Интернетийн суурь технологи бүгд нээлттэй. Бүгд хөрөмжөндөө ажиллаж байгаа технологиуд бүгд нээлттэй. Хэн ч гэсэн аваад мөнгө авах бол өөрийн гэсэн гэртээ интернет үүсгээд байгууллага интернет үүсгээд явж боломжтой. Тийм үү? Ажиллагааны зарчим нь нээлттэй. Тэр интернетийн сүлжээнд хэн ч гэсэн холбогдох боломжтой. Чи ядуу байна уу, дараг байна уу, ерөөсөө хамаарч байгаа. Тийм үү? Тэнцээчний юу хийх интернет юунд ашиглах ч ерөөсөө хамаагүй. Чи тэнцээ өдөржингөө Facebook үзсээр байгаа амьдралаас өөрүүлнө, өдөржингөө YouTube үзсээр байгаа амьдралаас хамаагүй. Тэнцээрээс үнээр хэрэгтэй мэдээлэл авч ийн үг бас хамаагүй. Өдөржингөө жиргээд байдаг байж болно шүү дээ. Тийм үус байна шүү дээ. Удаас хамаагүй. Эсвэл үнээр одоо юу интернетийг ашиглаад Америктэй танилцаад Америкаас ажил аваад энэ ажил амьдралаа дээшлүүлээд чадвараа дээшлүүлэхдээ аутсорсинг. Эсвэл Америкийн сургууль суралцсан бас боломж байгаа. Тийм үү? Энэ нь ерөөсөн нээлттэй очиж. Энэ бүх зарчмууд нь яг үнэхээр өнөөдрийн бас ирээдүйн ерөөсөн хөгжлийг гэсэн.
Тэрвээ хаалттай байсан бол өнөөдөр Facebook байхгүй байсан гэж магадгүй. Twitter байхгүй байсан гэж магадгүй. Тэрвээ Facebook, Twitter байхгүй байсан бол биднээс энэ ингэж судлах байх тийм. Net. Тэгэхээр нэгтэй зарчмын яг үнэхээр түрүүн бас яриад хөгжлийг гэсэн. Хүн болгонд адилхан боломж өгж байгаа бороо хөгжлийг гэсэн. Ирээдүйн. За дараа гарсан шүү дээ. Хамгийн хэцүү юм яг энэ ч байгаа. Интернетийг анх үүсгэсэн зүрхэнд нь байдаг болсон өөрөө тэрийгээ зүрхээ хагалнаа тийм очиж цоогноо тийм кадап нэг нь хаана гэж ярьж байгаа бус нь яг хэцүү шүү. Тийм учраас яг хөдлөг бараг зулцгийг багтдаг хичээл энэ хаах гадаа үйл ажиллагааны эсрэг маш олон үйл ажиллагаа явуулсан. Дараагийн слайд. За хамгийн нэгдүгээр тэр MyDaddy гэдэг үйл ажиллагаа байсан тийм. GoDaddy гэдэг энэ интернетийн доменийг бүртгэдэг компани гэдэг. Гэсэн чинь яг хөдлөг манай компани нөө Sopa гэдэг юм тийм интернетийг хаахыг дэмжиж байна. Гэтэл нэрээд 7 хоногийн дотор 37,000 домен хайлтыг зүгээр л GoDaddy-гаас өөр компани шилжүүлсэн. Хүмүүс хэрэглэгч. Би ийм муухай компанитай ажиллах гэж шийдвэрлэж байгаа. Тэрнээс болоод манай одоо яг хөглөг нэг домен нэрээс жилдээ $10 орлого олох гэж бодвол тэднээс жилийн $370,000 орлого алдсан. Зүгээр л манай хэнийг дэмжиж байгаа гэдэг нэрээ тавьсан. Бодлоо. Доменийг бүртгүүлчихсэн энэ үүдгүй юм биш. Тэгээ болцсон гаруудыг тоолоогүй шүү дээ тийм. Тэгэхээр бүр их том байх. Тэрийг тоолж. За тэгээд ингээд хэрэглэгчд нь гараад ихэлсэн чинь манайрууд гаргахгүй тийм. Гарах хүсэлтээ шилжих хүсэлтээ гаргангууд нь зөвшөөрөхгүй удаж модож юм навширсан байгаа юм байна. Тэгээд тэгж байгаа Википедиагийн дараагаас за биднээс дэмжихгүй эсэргүүцэж байгаа шүү гэх. Тэгээд нэг хэрэглэгчд нь үгүй болсон. За дараагийн шиг гэдэг ганц төвч дарахтай байна. За энэ нэг харахгүй өдөр гэдэг нь би зургуудын сайнаар битгий чадсангүй. Сая 18-ны өдөр болсон энэ blackout day гэдэг нь. Тэгээд юу гэхээр 18-ны өдөр хэдэн мянган вебсайтууд, жижиг том вебсайтууд нийлж байгаа. Ерөөсөө энэ хаах чинь буруу юм аа гэдгийг эсрэг зогсоод үйл ажиллагаагаа хайц зогсооцсон. Та нар Википедиар орж үзсэн үү? Яг юм хараад гарч байгаа юм. Юу ч үзэж болохгүй. Өөний чөө гэх би хаах гэж байгаа юм 2-3 хоног өмнөөс мэдчихсэн. Тэгэл яг энэ хаацны хандараа орж үзээ. Интернетээр юм харахад яг ч Википедиар орчод байгаа. Орохлоор хараад биш гэх. Тэгээ бас 10 харны мэдчихсэн бол бас юм үзээд хийгээд байсан байна. За орой тэгээд бас нэг сайт байгаа тийм нэг төрний компани. Бидний чинь 4, 5, 6 вебсайт ажилладаг айгүй том хүрээний бүх вебсайтуудаа хаацсан. За энэ нэг Reddit гэдэг вебсайт байсан, Firefox, Mozilla тийм энэ мэтлэн хэдэн мянган вебсайтууд хаасан. За Google болохоор хаагаад нэг имэйл тавьсан доороо ингээд за энэ интернетийг хаах гэдэг энэ эсрэг тэмцээ гэдэг. Google бол хааж болохгүй юм билээ. Сайн нэг Google ч өөр интернетийн нэттэй компани, нийтийн компани. Тэгээд тэдний нэг 11 оны яшин санхүүгийн тайлбар байлын дээр үндэстэй байсан чинь Google нэг хоног бүх үйлчлэгийг хахад тэднээс $100 сая алдагдсан. Олох боломж байгаа. Тэгээд Facebook нэг хоног хахад 10 хэдэн сая. Amazon нэг хоног хахад 80 хэдэн сая доллар. Twitter нэг хоног хахад $400,000. Зүгээр л алдчих. Олох боломж алдчих. Тийм учраас эднээс хаахгүй. Тийм их мөнгө яаж авчих. Доороо эсэргүүцээ юм тавьчих жаа. За тэгээд одоо ер нь дуусна. Яг нэг хоногийн дотор Sopa-тай холбоотой 2,410 2.4 сая гаруй жиргээ явсан байна. Зүгээр л. За Facebook дээр амар том бас акцууд явсан. Тэгээд нэг үр дүнд яасан вэ гэсэн чинь FIFA Sopa-гийн анх санаачлаад дэмжээд нэг их болохгүй гэж хэлсэн нөхдүүд
өө чи юусэн шаардлага юм болохгүй юм байна. За энэ би эсрэг үйлчлээ боллоо гэж илэрхийлсэн. За ер нь тэгээд ер нь батлагдчих гал аюулын харга тохиол яваад исэн юм нь одоо ерөөсөө за ер нь батлж болохгүй байна гэдэг араад орчихсон. Тийм өөрөөр хэлбэл ийм хууль бараг гарахгүй байна. Интернет хаагдахгүй нээлттэй чигээр өгөх. Ямар ч юм хэсэг. Тэгэхээр нэг хэсэгт айдс авахгүй. За сургамж гэдэг юм жижиг юм байна. Энд ч бид нэг юм ойлгох хэрэгтэй. Twitter, Facebook ч юм уу интернет бол маш том хүчтэй зэвсэг хүчтэй байна. Арабын хүмүүстэй хийжлээ шүү дээ Facebook-ээр. Хууль батлах гадах нэрийг зогсооч шүү дээ. Энэ нь болохоор биднээс нийтээр төр засах дуу хоолой амар том боломжийг биднээс нээгээд өгч байгаа. Зүгээр л. Энд чинь саяны нэг акцэн дээр нэг хэдхэн юм харагдаж байгаа. Цөөн тооны хүмүүс зохион байгуулалтанд ороод одоо саяны нэг юм бахан брошюрээс шүү дээ үзүүлэх материалууд, видео хичээлүүд, танилцуулгууд айгүй сайн бэлтжиж байгаа. Тэгэл тэрийг за энийг тараагаараа гэж яваад нөгөөд нь ингээд харсаар угаад интернетийг бүрхэ ачиж байгаа. Цөөхийг юм дэлхийг бүрхэ ачиж байгаа. Энэтэй адилхан яг хөглөд биднээс бас төр засгийг эсэргүүцгээр бол хэдэн өдөр сууж байгаа амар гоё хийгээл пив тараагаад бодоо болох боломжтой юм шиг. Тийм. За тэгээд эцэст нь болохоор интернетээр Twitter, Facebook-ээр нэлээд олонний хүч олонгууд аваа амар хүчтэй болсон тийм. Одоо тэгээд сонгуулиар бас дуу хоолой боломжтой байгаа шүү. Өөрөө